хүүхдүүдээ эмчин өнөөдөр цахим хэрэгсэл түүний зохистой хэрэглээний талаар хичээлээ заах болно. Энэхүү сэдвийг судалснараа цахим хэрэгсэл түүний эрүүл мэндэд үзүүлэх хор уршлаг, хамаарал, зохистой хэрэглээний талаар судлах болно. Цахим хэрэгслийг бусад цахилгаан хэрэгслээс ялгаж сурах, мөн цахим хэрэгслийг өөртөө ашигтайгаар ашиглах, хөгжүүлэх талаар бид үзэж судалцгаана. За хүүхдүүдэд дэлгэц рүүгээ анхаарлаа хандуулаарай. Цахим хэрэгсэл, цахилгаан хэрэгслийг ялгаарай. За энэ дүү, угаалгын машин, тоос сорогч нь цахилгаан хэрэгсэл. Телевизор, гар утас, компьютер нь цахим хэрэгсэл. За цахим хэрэгсэл гэдэг нь интернетэд холбогдсон төхөөрөмжийг цахим хэрэгсэл гэнэ. Цахилгаан хэрэгсэл, цахим хэрэгсэл хоёр юугаараа ялгаатай юм болоо хүүхдүүдээ. Цахилгаан хэрэгсэл нь цахилгаан залгаж ганцхан үйлдэлийг хийдэг байгаа. Гэтэл цахим хэрэгсэл нь маш ухаалаг, нэг дор олон үйлдэлийг хийдгээрээ энэ хоёр хоорондоо ялгаатай юм аа. Хүүхдүүдээ дэлгэцийн дон сэтгцэн эмгэг гэдгийг мэдхүү. Цахим хэрэгслийн хэрэглээг хар тамхи шиг хүүхдийн тархийг хордуулдаг байна. Яаж хордуулдаг та нар мэдхүү. Хүүхэд цахим орчинд тоглох, мөн уцаа ширтэх, зурагт үзэхэд тэр хүүхдийн тархинд нь дофамин дааврыг эмгээгээр маш ихээр ялгаруулдаг байна. Тэр ихээр ялгаруулж байгаа нь хүүхдийг дахин үзэх тийм тааламжтай нөхцөлийг бүрдүүлдэг учраас явандаа тэр хүүхэд дэлгэцийн донтой болдог учраас донтох гэж нэрлэдэг байна шүү хүүхдүүдээ. Цахим хэрэгслийг хэвтрүүлэн хэрэглэснээрээ хүүхдийн бие махбод болон сэтгэл санаанд маш их өөрчлөлт гардаг байна. Нэгдүгээр энэ хүүхдийн нүдний эмгэг бол гардаг байна. Удаан хугацаагаар зурагт компьютер шилждэг хүүхдийн нүд нь нэлээд аажимдаа, аргаж, хорсох, хуураших шинж тэмдэг илэрч байснаа явандаа хүүхдийн нүдний хараа нь мууддаг байна. Хоёрдугаарт нь энэ хүүхдийн толгой нүдэх шинж тэмдэг илэрдэг байна. Сүүлийн үеийн судалгаагаар хөдөлгөөний хомслоос болоод хүүхэд залуучууд нь толгой өвдөлт ихсэж байгаа юм байна. Тийм болохоор хөдөлгөөнгүй удаан сууснаас хүзүүнх нь булчин хөшөж толгой нь өвдөж эхэлдэг байна. Гуравдугаар жингийн илүүдэлтэй болно. Олон цагаар хөдөлгөөнгүй суух нь жин нэмэгдэх гол шалтгаан болдог. Энэ нь цаашлаад чихрийн шижин, булчин сулрах, зүрх судасны өвчнөд болох эрсдэлд хүргэдэг байна шүү хүүхдүүдээ. Нуруунд бүхтэх, буруу байдалд хөдөлгөөнгүй удаан сууснаас болж нуруунд бүхтийж мөрий болдог байна. За хүүхдүүдэд дэлгэц рүү анхаараарай. Одоо хэдэн цаг болж байна? Шөнийн 2 цаг болж байхад энэ хүүхэд унтаагүй байна. Тэгэхээр хүүхдүүд хэдэн цагт унтдаг вүлээ? Хүүхдүүд бол 21 цаг ихэд заавал унтаж амрах ёстой шүү. Яагаад гэх юм бол шөнийн 10 цагаас шөнийн 2 цагийн хооронд хүүхдүүдийн маань өсөлтийн даавар маш ихээр ялгардаг учраас заавал унтаж хөвсгөөгээрэй. Ингэж унтахгүй байснаас хүүхдийн бодис солилцоо нь суларч хүүхдийн өсөлтөнд удаашрдаг байна. За 6-аад нь хүүхдүүдийн маань бие махбодд нь өөрчлөлт ороо зогсохгүйгээр сэтгэл санаанд нь бас өөрчлөлт ордог байна. Яаж өөрчлөлт ордог юм бэ? Нэгдүгээр нь сэтгэл санаа нь тогтворгүй болж хүүхэд цочимтгой болно, уур уцаартай болно, хүний үг даахгүй, хичээлээ ойлгохгүй, хичээл таслах, цочир ууртай болох, ганцаардмал болох, хүнтэй харьцахтай, төрөнгийн зам авир гаргах, мөн цаашлах юм бол тэр хүүхдийн сэтгэлдүүд нь өөрчлөлт ороод зан төрхөн өөрчлөлттэй болдог байна шүү. Энэ дэлгэцэнд байгаа зургийг хүүхдүүдэд анхааралтай ажиллаарай. Энд хүүхдүүд яасан бэ? Маш их уур уцаартай болсон байна. Ханиалгаж найтилсан, унаж бэрхсэн гэх мэтэр маш олон эмгэг өөрчлөлтөд орсон байна. Яагаад гэвэл маш удаан хөдөлгөөнгүй сууснаас болоод хүүхэд ядарснаас ийм сүлдаатай болохоос гадна олон өвчин эмгэгтэй болдог байна гэдгийг анхаараарай. Цахим хэрэгслийг хамааралд орсон гэдэг яаж мэддэг юм болоо хүүхдүүдээ? Тэгвэл компьютер, гар утас, зургийн талаар байнга бодож санаашрах, хэрвээ эдгээр зүйлээс нь холдуулах юм бол тэтгэлээр унах, мөн цаашдах нь компьютер, гар утас, зургтыг удаан хугацаагаар үзэх дур хүсэлтэн төрөх
урд нь сонирхож байсан зүйлээ сонирхохоо болж өөр юм бодохгүй болох. За ушиг цаашлах юм бол цахим орчинд байснаа гэр бүл болон өөрсдөөсөө нуух, худлаа ярих, хулгай хийх зэрэг ёс зүйн зөрчил бас илэрдэг байна. Цахим хэрэглээг хэтрүүлэн хэрэглэнээсээ болоод сургууль дэвших боломжоо алдаж, найз нөхөд хамт олноосоо хүндрэх гэх мэт маш олон шинж тэмдэг илэрч байдаг байна шүү. Тийм учраас цахим хэрэгслийг зөв зохистой хэрэгэлж сурах хэрэгтэй шүү. За 1-5 нас хүртэлх хүүхэд компьютер гар утсыг нэг удаадаа 7 минут, зурагтыг нэг удаадаа 30 минут, 5-аас 10 нас хүртэлх хүүхэд компьютер гар утсыг 10-аас 15 минут, зурагтыг нэг удаадаа 30-аас 50 минут, 10-аас 12 нас хүртэлх хүүхэд компьютер гар утсыг нэг удаадаа 20 минут, зурагтыг нэг удаадаа 60 минут үзэх ёстой юм байна шүү. За хэрвээ цахим хэрэгслийг байн бодоод холдож чадахгүй байх юм бол хүүхдүүд минь өөрсдөө дуртай спортоор хичээлэх, ном унших, зураг зурах, хөгжин тоглож сурах, найзуудтайгаа тоглох, гэр бүлийнхэнтэйгээ цагаа хамтдаа удаан өнгөрөөж өөрсдийнхөө цахим хэрэглээг басгаж сураарай. Цахим хэрэгслийг зөв зохистой хэрэглэцгээе хүүхдүүдэд амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.